Сайн байна уу? Захидлын нэвтрүүлгийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ууги гэдэг. Нөхөр, охин, хүү гуравтайгаа амьдардаг. Нөхөр бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна. Уг нь амьдралаа хоёр талаасаа нийлүүлж суусан. Нөхөр маань намайг ажил хийлгэх дургүй. Ажил хийхээр хардаад зоддгийм. Би маш олон удаа зодуулсан. Нөхөр маань нэгэн хувийн компанид хар ажил хийдэг. Ажлаа тараад ирэх болгондоо сохтуу ирдэг. Тэгээд л зоддог. Миний бие хөх нэцгүй газар гэж байхгүй болсон. Нүүр нүдийг хөхтө болтол зодсон. Сохтуу ирээд зодох гэхээр нь айгаад гараад зугтсан чинь араас хөөж барьж аваад гэртээ оруулж хаалгаа төвжиж аваад л зоддог. 2 хүүхэд хүртэл айдаг болсон. Ажлаасаа сохтуу бити ирээсэ гэж боддог. Ирүүл байсан ч хэрүүл хийж утас шалгаж хин ярьсан хин рүү ярьсан гэдэл эхэлдэг. Миний гисэн болгоныг урж хайдаг. Бүр бичиг баримтыг хүртэл урдаг. Би бүр сүулдэ холдох юмсан гэж бодож байгаа. Охиноо хүртэл зодсон. Охин маань дөнгөж 10хан настай шүү дээ. Аавал арх уухгүй байвал сайхан байна тийм ээ гэдэг. Аавыгаа ирэхээр айгаад дууга хураагаад нуугдаад суудаг. Заримдаа гэрээсээ яваад эмээ дээрээ байдгийм. Эмээ маань хэвтэрт байдаг. Хаяа эмээгээ очиж асардгийм. Хадам ээж аав байхгүй. Ах нар нь байдаг. Тэд нарт хэлэхээр тэд мөн л арх удаг хүмүүс, их муухай зантай. Нөхөр маань сургууль соёл төгсөөгүй, бичиг үсэг байхгүй, их тэнэг хүн л дээ. Хүний амьдрал сайхан л байдаг. Тэгтэл бид хоёрын амьдрал яагаад ийм байдаг юм бол? Би үргэлж айцтай байдаг. Тэгээд архин гарсны дараа бол чи тэглээ, инглээ гэд хэлэхээр би одоо тэхгүй гэд буугаад байдгийм. Би олон удаа уучлсан. Одоо надад уучлах сэтгэл алга болоод байна. Цагдаагийн байгууллагад олон удаа хандсан боловч баривчлаад л явдаг. Тэгээд ганц 2 хоног болоод л гараад ирдэг. Ирээд чи барьж өгсөн гэдэл зоддог. Би өөрийнхөө аав ээжид хэлэхээр мөн л тэднийг барьж зоддог. Сохтуугаар машина бариад явдаг. Тэгж байгаад аваар осол хийвэл яана гэхээр тоодгүй юм. Бүр сүулдэ машинаараа хүртэл мөргөөд хөлийг маань доглон болгосон. Би энэ хүнтэй цаашид амьдрна гэхэд хэцүү байна. Салаад 2 хүүхэдтэйгээ тустай амьдрах гэхээр гэр орон өгөхгүй, салахгүй гэдгийм. Би яах вэ? Та бүгд надад туслаач.